Сайн байцгаана үзэгчдээ мөрөөллийн нэвтрүүлгийн хүүхдийн байр зориулсан дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийнхаа дугаарт хэн нэгний мөрөөдлийг биелүүлэхээс илүүтэйгээр мөрөөдлийнхаа төлөө зогсолтгүй хөдөлмөрлсөн нэгэн эрхмийг энэ удаагийнхаа дугаарт ярилцахаар бид урьдсан байгаа. За мэдээж маш сонирхолтой хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлсэн ийм газарт бид ярилцлага эхлүүлэхээр ирсэн байна. Ингээд үзэгч та бүхэн нэвтрүүлэгтээ хамтдаж мэдээж хинтээ ярилцахаар болсныг мэд сонирхон үзээрэй. За юун түрүүнд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч ирсэнд танд баярлалаа. Тэгээд өөрийгөө танилцуулаад ярилцлага эхлүүлье тий. За баярлалаа. Мөн намайг энэхүү нэвтрүүлгийнхаа бас дугаарт урьж оролцуулж байгаад маш их баяртай байна. Намайг Мөнхтлаг гэдэг. За ер нь бол одоо сүүлийн үед бол илүү олон хүмүүс танигдсанаар бол дүүдүү тулгаа гэдэг нэртэй болсон тий. Тэгээд дүүдүү гэхээр бол маш олон ээж аавууд хүүхдүүд бас манай дүүдүүгээс гаргадаг маш олон үйл ажиллагаануудыг бүтээгдэхүүнүүдийг л мэддэг байгаа. Авто загвартайг сонирхолтой хүүхд, техник загварт сонирхолтой байсан учраас яг энэ сонирхлынхаа дагуу шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженерийн сургуульд бол 9 орж төгссөн байдаг. Тэгээ механик инженерийн мэргэжилтэй. За мөн би бас хүүхд байхдаа бол тухайн үед зах зээлийн шинэ нийгэм шилжиж явах үед бол анхны хүүхдийн байгууллагын нэг байх болох Монголын скаутын холбоо ингэж бүх орон нутгуудад үүсч бий болж байхдаа бол Баянгор аймгийн бас анхны скаут хүүхд байсан. 3 дугаар курст байхдаа Монголын скаутын холбооны үндэсний төв штабд хөтөлбөрийн ажилтнаар бас илсэн ажилд орж ажлын гараагаа мэл хэлж ирсэн. Тэгэхээр багасаа л ер нь жахан шинжлэх ухаанд бүтээлч тийм хүүхэд байсан гэж ойлгох нь шүү дээ тий. Ер нь бол бидний насны надаас дээш эсвэл миний үеийнх ч юм уу хүүхэд залуучуудын бас нэг бахархан дуурайх нэг хүн баатар байсан. Тэр нь бол Монголын анхны сансрын нисгэгч гүр архиж байгаа байсан. Ер нь бидний насны ах юм бол бүгд л сансарт нисэн сансрын нисгэгч болно гэж хүсэл мөрөөдөлтэй байдаг гэсэн. Тэгээ ягаад сансрын нисгэгч болно гэхээр сансрын нисгэгч нар бүгдээрээ маш сайн онц сурдаг, эрүүл мэндийн хувьд бас маш тийм өвтгш, тэгээ маш их юм нийтж байгаль ойр орчин хүмүүстэй их халамжтай тийм ийм ингээд хамгийн сайн хүн байдаг хүн бол сансарт нисэх боломжтой гэдэг л хүн болвол ярьдаг байсан учраас бид нар аль хорны тэрнлүүд өгч тийм хүн болохыг л хүсдэг байсан мэдээж хүүхд насндаа. За тэгээд оюутан болоод бол мэдээж бас арай өөрөөр хардаг болсон. Тэгээ илүү ингээд сонгосон мэргэжилтэй бас цаашдаа ажиллах энэ чиглэл рүү бол илүү ингэж холбогдсон. Тэгээ ер нь бол их сургуулаа төгсөөд бол би хүүхдийн цуслангийн чиглэлээр цуслан дээр явагддаг үйл ажиллагаа хөтөлбөр цуслангийн менежментийн чиглэлээр бол илүү ингэж мэрэгшиж бол ажилласан байж байгаа. Тэгээ 2004 оноос хойш бол миний цуслан гэж энэ цуслангийн бас захирлаар за дараад нь Америкийн Индианагийн олон улсын цусланд за 11 онд би Хонконгод олон улсын цуслангуудын захирлын сургалт за ингээд дайн болон шивэдэд бас яг энэ чиглэлээр ингэж бас ажиллах энэ боломжуудыг сайн дураар ажиллах юм бас боломжууд бол олцсон. За мөн дээрэс нь NASA маань Америкийн нэгдсэн улсын сансрын агентлаг NASA бол өөрөө хүүхдүүд зориулсан бас туслангийн хөтөлбөртэй байдаг. Америк, Канада, Туркид ингээд Space Camp гэдэг хөтөлбөрүүд байдаг. Эдний бас хөтөлбөрүүд нь хамрагдаж бас тэр хүмүүстэй ч гэсэн ингээд холбоо харилцаатай хүүхдийн туслангийн чиглэлд ажиллаж байна. За мөн Унгарийн сансар судлалын нийгэмлэг, Хонконгийн сансрын туслан зэрэг байгууллагатай бас хүүхд солилцооны хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлээ явж байгаа. Дүүдүү гэдгээр хүмүүс мэддгээгээ дүүдүү модон машин, дүүдүү шинжлэх ухааны музей гэдэг. Тэгэхээр энэ ажлуудаа хязгаарнаас эхэлсэн байна. За энэ үнэхээр миний хувьд бас ингээд миний магадгүй амьдралыг нэлээд өөрчилсөн бас үйл явдал болсон. Би 2008 онд Америкийн Индианагийн Блумингтон хотод байдаг Рансбург гэдэг скаутын олон улсын цусланд бол Монголоос анх удаа олон улсын цусланд ажиллах хөтөлбөр гэж эхэлжээс энэ хөтөлбөрт ингээд цор ганцаараа анх удаа явж ирсэн. Тэгээ маш олон зүйлийг харж ер нь хүүхдийн туслангийн хөтөлбөр гэж юу байдیں те цусланд хүүхдүүд гэр бүлээрээ ирээд юу хийдэг гэдгийг бол тэндээс харсан. Тэгээд амралтын өдөр болгон би Америк айлуудад урагддаг байсан. Тэгээд нэгэн айлд урагдаад очиход хүүхдийнхээ өрөөнд нь ингээд мотор хийцэн маш олон машинууд ингээ өрөөстэй байсан. Тэгээ би бол анх тэрийг хараад бол үнэхээр гайхсан. Яг л бидний хүүхд байхдаа хийдэг байсан модон машинууд гэтээ дугуй нөр ингээд гоё хонцор дугуйтай. Тэгээ машиныг ингээд аваад үзэнгүүд машин доороо ингээд жингийн тааруулсан ингээд юм хүндрүүлэгч тоглоомнууд хийцэн. Тэгээ хажууд нь бас ингээд машина хэрхэн хийх вэ гэдэг юм сэтгүүлүүд номнууд байсан. Тэгээд энэ болохоор юу байсан гэхээр Pinewood Derby буюу нарсан модон машины уралдаан гэдэг хөтөлбөр байсан.
Монголд энийг хийх хэрэгтэй юм байна. Монголд ерөөс өнцөг болон бүрд энийг хүүхдүүд хийх хэрэгтэй юм байна. Тэр машиныг хийснээрээ хүүхдүүд бол ингээд маш олон зүйлийг бол сурж аавна. Тэгээд хүүхдийн оролцоо гэж тухайд их ярьдаг байсан. Жинхэнэ олон хүүхдүүдийг, охид өвгүүдийг зөвхөн бага насныхан гэлтгүй дунд сургуулийн ер нь бүх насны хүүхдүүд энийг бас хийж томчууд хүртэлх оролцох боломжтой байна гэдэг. Би анх тэр машиныг хараад үндсэндээ нэг 7 хоног би яг бүр ингээд нойргоо онсон. За Монголд очиод би ингээд буцагч бас төгссөн байсан. Энийг би хэрхэн хийх үү, яаж хийх үү? За нарсан модон машинкаар бас нэг тийм тохиромжтой биш. Ямар нэр өгөх үү гэл те. За дүүдэн машины хайрцаг дотроос нь бол манай дүүдэн машиныг хийх үндсэн нарсан модон бэлтгэц. За ингээд дөрөв дугуй болон хатааснууд нь ингээд гараад ирж байгаа. За ингээд хүүхд болгонд ижлэхэн юм өгөгдөл өгсөн. Тэгээд энэ модыг ашиглаад хүүхдүүд өөрсдийнхөө ингээд нөө хүссэн загварын машинуудыг ингээд хийх боломжтой. Машинд л өөр ингээд загвар бол хязгааргүй. Хүүхдүүд өөрсдийнх нь төсөөллөөр шинээр зохион бүтээж байна. Ахтай дүүдэн машинууд нэг зориултын зам дээр өнхөрж уралддаг учраас стандарттай байгаа. Дээдлэн 140 г. Тэгээд яг нөө зориултын дугуй болон энэ гол тэнхлэг буюу хатаасыг хэрэгэлдэг. За ингээд нэг гулсуур шиг юм зам дээр өнхөрн. За өнхөрн мө гэдэг маань энэ бол ерөөсөө яг нэг потенциалын энерги, кинетик энерги. За дээрэс нь ингээд салхисусаа явж байгаа нь өөрөө айраа динамик байна. За тэгээд айлхаар дугуйны үрэлтийг багасгах болохоор үрэлтийн хүчгээ те. Маш олон зүйлсүүдийг хүүхдээ зүгээр энгийн хийх явцдаа ингээд одоо физикийн маш чухал зүйлүүдийг ингээд суралцаад авчдаг. Дүүгийн шагналд ирсэн харандаа дүүдэн машин зурдаг харандаа гэж нэг дуу байдаг гэсэн. Тэр дууны үг нэг бүдэг бадаг санагдаа. За ямар ч дүүдэн машин гэд нэрлэх юм байна гэд. Тэгээд дотроо дүүдэн машин гэл. Тэгэл ер нь Америкаас буцтлаа бол би энэ хүмүүстэй холбогдоод тэр Pinewood Derby-гийн холбооны Аз болоход миний одоо ажиллаж исэн цуслангийн одоо хөтөлбөрт нь тэр нэг Америкийн Pinewood Derby-гийн холбоогийн бас гишүүд нь байж байгаад санамсаргүй бас нэг хоолн дээр танилцаад намайг буцахын урд өдөр ингээд надад бас ингээд маш олон зүйлсүүдийг бэлэглээд Монголдо ингээд амжилттай эрхжүүлээрэ хамгийн гол нь энэ хүүхдүүдэд техникийн боловсрол олгохоос илүүтэй гэр бүлийн хөтөлбөр шүү энийг чи хамгийн чухал юм чи энэ шүү гэж хэлсэн. Тэгээд үнэхээр энэ тийм байсан. За ингээд дүүдэн машин гэдэг нийгмийг би ингээд Америкаас буцаж ирэхдээ ингээд дотроо тээж ирсэн. Дүүдэн машины Улаанбаатартай авах шалгуур анхдоор уулзлаа. Өнөөдөр спортын ордонд олж байгаа. Тэгээд хүүхдүүд 3 насны ангиллаар 3 зам дээр явагдаж байгаа. За хоёр дахь зүйл нь болохоор би Америкаас Индианагаас буцахдаа Чикаго хотод бас нэг хамаатны даа нэг 7 хоног болсон. Тэгээд тэгж явж байгаад Чикаго хотод танилцаж явж байхдаа ингээд маш том тийм гоёмсог байшин. Тэгээд дээр нь Children's Museum буюу одоо хүүхдийн музей гэдэг нэрлэгдсэн тэр том байшин гарсан. Тэгээд яагаад хүүхдийн музей байт юм болоо гэд үнэхээр гайхаад тэгээ очиод орох гэсэн чинь намаагүй оруулаагүй. Та заавал нөө хүүхдтэй байх хэрэгтэй хүүхд ч аанаа ингээд. Тэгээ би буцаж ахындаа очиод ахих нөө бага насны охиныг нь хөтлөөд буцаж ирээд нөө хүүхдийн үзүүл ингээд тогтуулангаа би давхар тэр бас ингээд Кохол гэдэг Чикагогийн Children's Museum-ыг үзсэн. За үнэхээр юм би шоконд орсон. Тийм л бүр ингээд саангууд хөхнөөс нь ингээд сүү гарч агаад ингээд жинхэнэ тракторн дээр ингээд хүүхдүүд суугаад ингээд жолоот ингээд авирилж байгаа тий. Монгол хүүхдүүд би Монголдо энийг хийвэл Монгол хүүхдүүд энийг хараад яаж ингэж одоо баярлж өнгөрж гүөх болоо гэдэг. Тэгээд энэ бол 2008 оны юмыг би ярьж байна. Ингээд анхны авсан мэдрэмж. За би тэгээд Америкаас буцаж ирэхдээ бол нэг нь би дүүдэн машин гэсэн төсөл толгойтой цаасан дээр бас тодорхой хэмжээнд болгоцсон. Хоёр дахь нь болохоор би хүүхдийн музей хийх хэрэгтэй байна гэдэг энэ санаатай ирсэн. 2009 онд бид нэр анхны дүүдэн машины уралдааныг зохион байгуулж ирсэн бол 2010 онд бид нэр ингээд 21 аймагт салбартай болчихсон. Дүүдэн машины анх дугаар одоо аврах шалгуулах уралдаанд 28,000 хүүхэд ингэж өөртөө ингэж модон машинаа хийж оролцсон. Тэр бүх хүүхдүүдийн цаана амар өндөр бүр үнэхээр дүүдэн машин бол байлдан дагуулсан. Үнэхээр амжилттай болсон. Хүүхдийн музей маань бол цаасан дээр байгаад байсан. Гэтэ би ингээд маш зүйлийг интернетээс хайж судалдаг. За тэгээ сүүлд нэгэ боломж олгоод олдоод ингээ гадны улс орнуудаар явах юм бол би заавал нэг хүүхдийн музей болон шинжлэх ухааны музейнуудыг үздэг. Өөрийнх нь нэг Монголд хийнэ гэсэн төсөөлөл маань ч гэсэн ингээд улам илүү баяржигдаад ингээ явдаг байсан. Тэгээ энэ бол миний ингээд хамгийн том мөрөөдөл болж ингэж одоо зорилго болж бол ингэж яасан. Тэгээд ер нь би яг 10 жил энэ мөрөөдлөө ярьж тээж явсан байлаа. Тэгээ би 2017 онд нөгөө сансрын ийм арт анх байгуулагдаад тэгээд ийм арт нөө дэлгүүрэнд орон нэгдсэн боловч нөө 5-6 давхар нь хараахан нэгдээгүй байсан. Тэгээд тэн дээр нөө нэг нэлээд том талбай байна гэд. Тэгээд тэднийхэнтэй очиод надад ингээд цаасан дээр байгаа нөө төслөө үзүүлээд ийм хүүхдийн тоглоомын санаа байна гэд. Угсарсан тоглоомууд дээр байдаг бол бид нар бол ингээд шал өөр тоглоомын газрын ингээд санаатай бүх зүйлийг нь гол нь өөрсдөө бүтээн байгуулах зайлшгүй нөө шаардлагатай. Тэгээд тэр төслөө үзүүлсэн манай ийм артын
буюу Sky Trading-ийнх нь ингээд наа чи үнэхээр сонирхолтой юм байна гэдэг манайхтай гэрээ хийгээд тэгээ бид нар бараг хагас жил бүтээн байгуулалтаа хийсэн. Тэгээ 2018 оны 2 сарын 19-ний өдөр бид нар ингээд анх нөгөө музейг нээгээд нийтэд нээгээд ингээд хүүхдүүдэд үзүүлсэн. Тэгэхэд би юу мэдэрсэн гэсэн яг миний нөгөө 10 жилийн өмнө хүүхдүүд ингээд шилэн хаалганы цаанаас одоо ханны цаанаас ингээд музейн доторх юмнуудыг хараад тэр пуужин галын машиныг те сансрын одоо хөлгийг хараад ингэж онгирч гүөх гэдэг төсөөллийг би 10 жил яасан юм а яг тэр өдөр бол мэдээж мэдэрсэн гайхалтай байсан. Тэгээд яг одоо миний арталт бол манай музейн 2 дахь салбар одоо хаан улд өргөдөд зайсан ил зохицолборын 5 давхарт ингээд дүүдөө шинжлэх ухааны музейн нэртэйгээр ингэж байрлаж байгаа. За таны ингээд олон жил ярьсан мөрөөдөл биелэлээ болсон байхыг харахад бол үнэхээр сайхан. Тэгэхээр над ч гэсэн бас таны музейгээр орж үзэх сонирхол хүсэл илүү их байна. Ингээд бүгд хамтдаа орцгоё тийм үү? За үзэгчтэй нэвтрүүлэгтээ хүндтэй зочдыг бас урьсан байгаа. Тэгэхээр өнөөдрийн хүндтэй зочид маань хүрэлцэн ирсэн байна. Сайн бацгаана хүүхдүүдээ. За одоо хүүхдүүдтэйгээ танилцъя. Бүгдээрээ номхон зогсож хийн хэлсэн. Номхон зогссон байж. За бүгдээрээ жаахан ингээд тайраа зогсчихъя. За хаана ирсэн байгаа лээ хүүхдүүдээ? Тоглоомын газар. Ямар тоглоомын газар ирсэн байгаа? Хүүхдийн. За. За өөрийгөө танилцуулъя. Хэн бэлээ? Намайг Төгшөл гэдэг. За чамайг. Садоо. Садоо. За чи Яасан. хин гинэ? Яасан. Тэгээ өслөн ямар гоё нэртэй. За чиний нэрийг. Чилмөө. Хэлмүү хэдэн настай? 4. 4 настай ба. За чамайг хин гэдэг лээ? Зул сандар. Зол сандар. Зулсар. Өнөөдөр нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд баярлалаа. Удахгүй юуны баяр болох гэж байгаа лээ? Хүүхдийн баяр. Хүүхдийн баяр. Та нарын хамгийн дуртай баяр мөн үү? Мөн. Шинжлэх ухааны музейд ирж исэн хүүхд байна уу? Би. Та хоёр ирж исэн юм уу? Тэтгэр ярьжсэн. Би жоохон бахтай ижсэн. Угууштай хоёулаа хамт өвөө юм авчирсан ш. Тэгээ бид хамт ийшээ. Тэр хамтдаа орцгоё тийх үү? Тэгээ. За тийм. За. За сайн байцгаана уу. За дүүдөө музей тавтаа мөрлөөр өгтөдөө. За хараарай. За ороод. Тийш орохдоо бутлаа талчин заяа. Тавтаа тайлбар. За манай музейд орж байгаа бүх хүүхдүүд ийм онгоцны тасалбар шиг ийм тасалбар авдаг. Хүүхд болгонд өгч байгаа. Тэгээд энэ тасалбарын арталт мөрөөдөл бэлгэлээ гээд нэгсэндээ та нар ирээдүйд ямар мэрэгчлэлтэй болох гэж байгаа нэ тэр мэрэгчлүүд чинь энэ ч байгаа гэсэн үг. За. Ямар аттай хүүхдүүд вэ? За хүснээрээ тоглох нь шүү хүүхдүүдээ. За үүднээсээ эхлээл үнэхээр нөгөө шинжлэх ухаанд хүүхдүүдийг одоо үнэхээр сонирхол татмаар тийм юу харагдаж байна л та. Орчин харагдаж байна. Тийм тэгээд нөгөө шинжлэх ухаан гэхээр магадгүй хүмүүс бас шинжлэх ухаан гэдэг хүмүүсээс хол гэж ойлгоод байдаг. Тэгээд шинжлэх ухаан юунаас эхэлдэг вэ гэдэг юм асуулт байдаг энэ хүн болгонд. Тэгээд энд нөгөө нэг суд сэтгэгч шинжлэх ухаанч Аристотель хариулсан байдаг. Шинжлэх ухаан юунаас эхэлдэг вэ гэсэн шинжлэх ухаан гайхширхаас эхэлнэ гэдэг. Тэгэхээр манай музейд бол бид нар хайлтхор хүүхдүүдийг нөгөө гайхшруулах ерөөхдөө нийгмийн амьдралтанд байдаг одоо гал каманч гэдэг юм уу эмнэлэгч гэдэг юм уу те үйлчлэгээний дэлгүүр байхаас гадна нөгөө бид нар нөгөө онгоц пуужин бусад хэсгүүдээр бас хүүхдүүдийг нөгөө гайхшруулах маш олон бас тоглоомуудыг одоо ингэж бүтээсэн байж байгаа. Тэгэхээр гайхширна гэдэг нь тухайн хүүхд илүү нөгөө тэр зүйлийг сонирхоод дараад нь илүү судлаад те тэрэндээ дурлаад илүү сонирхох одоо суралцах энэ л боломж суурин тавигдаж байгаа гэсэн. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгт бас хөөрхөн хүүхдүүд зочноор оролцохоор ирсэн байгаа. За хүүхдүүдээ за ахтайгаа мэдлээрээ. Сайн байна уу? За. Ямар хүн гэж бодож байна? Хин гэж хүн гэж бодож байна? Би захирал. Захирлан гэж бодож байна уу? Тэгээ яагаад тэгэхээр дүүдүү шинжлэх ухааны музейн захирал мөнх тулга ах нь та нарт одоо музейгээ тайлбарлахаар ирсэн байна. За бүгдээрээ музейтэйгээ танилцах уу? За тэгээд манай музейд бол хүүхдүүд хүсснээр тоглож болно. Тэгээ нэгэнт л ороод ирсэн бол манайх нөө цагийн хязгаар байдаггүй. Хонж л болохгүй. Тэр хонхоос босд нь одоо хаатал нь хүртэл одоо тоглох боломжтой гэсэн үг. Тэгээд та нар СУ-гээр үйлчлүүлж болно, гал командаар орж болно, эмнэлэг дээр орж болно, эсвэл шуудан дээр очиод захиа бичээд гэрийнхэн лугаа захиа бичих хүртэл боломжтой, сансарт ажиллах хүртэл боломжтой. Тийм олон тоглоомуудын юмнуудыг бид нар одоо дүүдүүгийн хамт олон нь бол ингээд Монгол хүүхдүүдэд зориулж бүтээн байгуулсан байгаа. Тэгээд хүснээрээ манай музейтэй танилцаад тоглоорой. Тэгээд хэсэг болгон дээр бас өмсөх хувцас хэрэглэлүүд нь байдаг. Тэгэх юм бол илүү та нар одоо үйлчлэгээний ажилтан ч юм уу те гал сөнөөгч эсвэл сансрын хэсэгч бас болох боломжтой байгаа.
За яваарай. Тэндээсээ хувцснуудаа өмсөд энчээгээд галс өнөгч бол тоглох боломжтой гэсэн үг. Ямар машинд орж ирээ суудсан бэ? Гал компани машин. Командын машинд одоо сууж байгаа хүн чи юу хийх ёстой вэ? Гал гарч байгаа хэсгэлөө очоо тэгээ усаа цацаа тэгдэг. Гал унтраадаг тий. Тийм. Чамаа хин гэдэм бэ? Намаа хөөрхнө гэдэг. Намаа хаяа. Зүрхээ гэдэг. Зүрхээ гэдгээ. Намаа хэрэг бабатай гэдэг. Бабатай гэдэг юм аа. Ямар хөөрхин. Юу хийж байгаа та хоёр? Эд гурав. Тийм. Үнэхээр гой тоглох гинөө. Үнэхээр гой Энэ энэгээр дуу дамжуулдаг хоолой байгаа. Энэ зүгээр сангийн хоолойгоор ийцээ. Одоо энэ улаан нь галт командын 2 дахь хурд байгаа гэсэн үг. Чи галт командын 2 дахь хурд гараад тах та. Тэгээ энэгээр хоорондоо ярилцсан гэсэн үг. За. Ойлгосон? Шар нь хаашаа явсан бай? Шар нь С рүү орсон бай. Чи галт командын 2 дахь хурлаа гарда яг энд байгаа. Иш энэ лөө энд иш. Тэр. Та ярта. Хогийн машин юм аа. За, машин хийх суух юм. Бүх юм харагдаж байна. Энэ юу вэ? Энэ болохоор муу гарных нь хийгээр гард юм тий. Тэнд болохоор нөө би нар нөтөг ээжүүд нь хүүхдүүдтэйгээ ингээд зарим нэг нь удаж яриад. Яг бид нар ормор өстэйгээ түр авчихсан байгаа. Энэ бага насны хүүхдүүд гэж байна. Юу цацсан байгаа? Ой, ангат. Ой. Сууж үзсэн үү? Үдээгүй. Би жоохондоо үдээш юм ээжтэйгээ. Авсан сууж үзсэн юм байна тий. Аав нь ингэ. Аав маань батвал аав маань өвчтөний инжилдэг. Ээж нь. Ээж маань банкаа ажилладаг. Энэ ингэ дараагаараа ажилт юм биш үү тий? Тэгээд бас ингэ өсөрдөм байна. Ер нь бол янз янзын юмар ингээд эргүүлж мөргүүлээд ёо. Энэ хэсэг бол үнэхээр сонирхолтой ах шиг байна. Хүүхдүүд бүр салж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг одоо бол нөө дэлхийн гадаргуугаас 420 км-ийн зайтай олон улсын сансрын станц бол одоо дэлхийг тойроод явж байгаа. Тэгээд дэлхийн 5 орны сансрын нисгч нар ингээд 1998 оноос хойш бол ингээд задгаа сансарт бол ингээд ажиллаж байгаа. Тэгээ яг тэр олон улсын сансрын станцыг жижигрүүлсэн хувилбарыг бид нэр Space Монголын сансрын станц гэсэн нэртэйгээр ингэж одоо 3 модултай байгуулсан байгаа. За яг энэ модуль хэсэг нь олонгод хүүхдүүд нөө хувцс хэрэглэлүүдэд өмсөн. Тэгээд яг сансрын нисгчийн хувцс. Тэгээд бид энэ хүүхдүүдийн ингэр дээр болохоор бидний нөө бахархал болсон Гүрэрча баатрийн ниссэн Интеркосмос хөтөлбөрийн логонуудыг оруулсан байгаа. За хамгийн голын хэсэг болохоор энэ модуль 2 гэж нэрлэгдэж байгаа. Одоо яг нөө нисгчийн удирдлагын бүхээг за тэгээ энийг бол бид нар бас яг бүгднийг өөрсдөө байгуулсан. Одоо энэний цаана бол DSP байх гэж байна. Энэ ингээд нөгөө нэг барилгын компаниуд нөгөө заслихад нөгөө нэг дүүжин таац биш нөгөө уян таазагддаг шүү дээ. Ингээд уян таазаар ингээд энийг нэгээд өгсөн. За нисгэ болцсон нөгөө сүнөөгч онгоц болоо нисдэг тэрэгнээс А2 онгоцны нөгөө жижиг энэ пербор гэдэг нэртэй юм удирдлагын аппаратуудыг бол ингэж авч байрлуулсан байж байгаа. За тэгээд яг олон улсын сансрын станцаас авсан нөгөө нэг одоо оригинал бичлэгийг бол энэ чагаа цаана ингээд 3D маягтай ингэж харуулад хүүхдүүд илүү нөгөө нэг сансрын нисгчийн хугацаа өмсөд энэ сүнөөгч онгоцныхаа буюу сансрын нисгчийн скабандрыг өмсөд ингээд дөрдөө хороод орох тоглох боломжтой. За энэ 3 дахь хэсэг нь олонгот. Одоо яг энэ олон улсын сансрын станцын бичлэг байгаа. Одоо олон улсын сансрын станц бол яг л энэ байгаа. За энэ бол сансрын нисгч нар. Тэгээд олон улсын сансрын станцаас нөгөө сансрын нисгч нар хүүхдүүдэд зориулаад ингээд хөөрхөн юм сонирхолтой нөгөө туршилтуудыг хийдэг. Дунсруулан хүүхдүүд зориулаад тэгээд тэрийг нь бид нар бас энэ ч ингээд байршуулад хүүхдүүд харуулах боломжтой. Ийм байж байгаа. За тэгээд энэ болохоор энэ сансрын нисгч нар задгаа сансарт ажиллахдаа нөгөө бэлитэй ажилладаг. Тэгээд нөгөө бэлитэй ажиллах нөгөө мэдрэмжийг өгөхүүднээс цаана нөгөө нэг юм
конструктор тоглоомуудыг ингэж бас ингэж ухсруулдаг. Тэгээд мэдээж гараараа их билетийг хоёр бол шал өөр мэдрэмж өгдөг учраас бас энийг ингэж оруулсан байна. За энэ ямар хэсэгт ирсэн бэ? Энэ бол манай музейн хамгийн чухал хэсэг, амин сүнс гэсэн үг. Workshop and lab гэж байгаа. Тэгээд музейд орж ирэхэд хүүхдүүд нөгөө дасгалбар өгсөн шүү дээ, тий. Тэгээд дасгалбараараа музейд цагийн хязгааргүй ороод ирнэ. Тэгээд түрүүний нэг галт командын хэсэг, сансрын хэсэг, эмнэлэг дээр одоо чинь өөрөх нь жим болон өндрөө хэмжээд нэгсэнд өөрөх нь мэдээллүүдийг эрүүл мэндийн юмнуудыг янз аав ээж нь бас даралт маралтаа үзэх боломжтой. Тэгээд нөгөө нэг тодорхой хэмжээний даалгавар биелүүлээд хүүхдүүдний мөнгөнд тэмдэгт өгдөг. За мөнгөнд тэмдэгт нь бүр ингээд жинхэнэ ингээд нууцлалтаа үн цаасан дээр хийгдсэн. Зөвхөн дүүдөө хүмүүсэд ашиглагддаг мөнгө. Тэгээ 1 төгрөг, 5 төгрөг, 10 төгрөг байгаа. Тэгээд тэр мөнгөнд тэмдэгтүүд энэ чинь авцарж ирээд манай музей ажилтнанд өгөөд туслаа. Өгөөд юу яана? Нөгөө бүтээл хийдэг онгоц буужин. Тэгээд бид нар бас өнөөдөр энэ жил чинь Монгол хүн сансарт нисний 40 жил, Юрий Гагарин буюу хүндрэлтэн сансарт нисний 60 жилээ ингээд тохиож байгаа. Тэгээд бид нар яг энэ зориулаад музей дээр хийдэг нөгөө жижигхэн пуужингуудыг ингээд хавлцсан тэг хүүхдүүдэд зориулаад одоо бас бид нар энэ өнөөдөр ингээд пуужа хийгээд хийсэн пуужингаа хүүхдүүд бас хөөргөж үзэх боломжтой байгаа. За энэ болохоор манай нөгөө саний нөгөө воркшоп дээр бол нөгөө хүүхдүүд яг янз янзын юм байна. Зураг зурна. Тэгээд тухайн нөгөө нэг одоо чинь цагаан сар юм уу? Цагаан сар бол илүү нөгөө ёс уламжлалт тал руугаа тий. Дэлхийн шинжлэх ухааны өдрийг бол илүү нөгөө шинжлэх ухааны тал руугаа ингээд янз янзын бүтээл хийдэг. Тэгээд энэ нөгөө нэг воркшопын хэсгээр хийдэг зүйлийг бид нар нөгөө ковидын үеэр ингэж нөгөө хайрцаглаад гэртээ байгаа хүүхдүүд ялангуяа карантинд байгаа хүүхдүүд зориулаад энэ бүтээлч хайрцаг гэж гаргасан байгаа. Тэгээд яг одоо миний барьж байгаа нь болохоор гуурсан пуужин буюу 6-аас дээш насны одоо энэ нэг жижигүүдэд зориулагдаад гуурсан пуужин ундааны соруулаар пуужа их энэ бүтээл нь байж байгаа. За арай нэг өөр нь тэр нь олонгоо цаасан пуужин гэдэг байгаа. За цаасан пуужин нь болохоор 8-аас дээш насны буюу одоо 3-4 дугаар ангиас дээш хүүхдүүд зориулагдаад энэ хайрцагын дотор ингээд энэ одоо яг энэ бидний өмнө байгаа энэ пуужинг одоо хийх бүх зүйлсүүд нь ингээд байж байгаа. Тэгээд одоо чинь ингээд хүүхдүүд гэртээ очиод за хийхээ зарим нэг нь одоо цавуур ч юм уу, скотч ч юм уу те юмнууд нь дутах магадлалтай байхгүй бах те. Тэгэхээр энэ дотор ингээд бүх зүйлүүдийг нь хийгээд төгсөн цавуур, скотч юмнуудыг. Тэгээд энэ жижиг сэтгүүл дээр нь одоо би энэ манай музейг зориод энэ нэвтрүүлгийг одоо ингээд хөтлөгчөөр орж байгаа юм хөрхөө хүүхдүүдтэй ахар нэгээд дүүдөө музейхийн ажилтнуудыг төлөөлөөд бүх хүүхдүүдэд энэ бэлгийг өгж байгаа шүү. За та нарт тэгэхээр гэртээ очиод бас энийг хийх боломжтой. За яаж хийх үү гэдэг нөгөө нэг гарын авлага юмнууд нь заавар нь ингээд жижигхэн сэтгүүл дотроо байж байгаа. За дээрэс нь энэ хайрцагийнхаа гадна талын энэ бүгж байгаа шүү дээ. Энэ дээр нь QR код байна. За энэ сэтгүүл дээр нь ч гэсэн байж байгаа. Энийг нь ингээд уншуулангууд нөө яаж хийх вэ гэдэг бичлэг нь бас ингээд нөгөө нэг бичлэгээр оруулсан байж байгаа. Тэгэхээр ингээд гэртээ их боломжтой байгаа. За энэ цаасан пуужин маань юу болох вэ гэхээр хоёр ширхэг ийм пуужингийн хошуутай бүх юмнууд нь байгаа. Тэгээд бид нар нэг ундааны одоо ундааг ингээ уучаад энийг ингээ хайчдаг шүү дээ тий. Тэгэхээр та нар одоо бол ундаагийнхын савыг хаяггүйгээр энэ пуужингаа хөөргөхөд ашиглана гэсэн үг. Тэгээд энэ нэг бөглөөг нь бас хийгээд өгсөн. За энэ маань тэгээ ямар ч нөө аюулгүй ингээ зөөлөн хошуутай учраас гэртээ юм уу эсвэл бүр гадаа тоглосон ч болно тий. За одоо чи нэг ингээ хүчтэй дардаа. За одоо гэхдээ бүгдээрээ тоолон заяа. 3 2 1 тэгээд нислээ гэж хэлсэн шүү бөөндөө заяа. Тэнгууд чи дараа шүү. За яг нислээ гэхээр заяа. За 3 гэд 3-аас доош тоолно шүү. За тоолъё. 3 2 1 нислээ. За дараагийнх нь юм блэ. Би. За одоо чи. За тэлмүнэ. 2 1 нислээ. Оо арай хүчтэй. Вау. Вау. Тэгэхээр өөрөө нь болохоор хайрцагнаас хязгааргүй гэж байгаа. Нэгсэндээ та нар энэ хайрцагт байгаа жижигхэн зүйлсүүдээр ашиглаад ингээд хязгааргүй юмыг сэтгэдэг, ингээд чөлөөтэй сэтгэдэг маш мундаг хүмүүс болоорой гэдгийг бэлэгдээд хайрцагнаас хязгааргүй гэж бичсэн байгаа шүү. За яа. Чид настай байлаа. 9-тэй. За 9-тэй юм чинь цаасан пуужин. Дахиад энэ чи болохоор хэд настай байлаа? 12 болохоор бас цаасан пуужин. Бусд нь бүгдээрээ урд урдаа байгаа. Гуурсан пуужин гам. Гуурсан пуужин гэдэг нь ундааны сорулаар та нар ийм биш ингээд өөрсдөө үлээж пуужингаа явуулна гэсэн үг заяа. Тий, чи болно бас. Мундаг юм чи. Бид болохоор юу ч хэлдэг билээ? За баярлалаа та нар гэсэн зорио ирсэнд. За хасаа асуух юм юу вэ? За асууя. За хүн болгоныг асуулт асууш. За хүн болгоныг нэг бодож байгаа. За юу гэж асуумаар байна хасаа? Та нөгөө биднээс нөгөө зорин байр эднээс нь баярлаа гэж хэлье. Яа, за баярлалаа. Та багтаа ийм музей их юм өрдөг эсвэл эсвэл том болоод хий гэж бодсон уу? Тэг анх удаа нөгөө гадаад явж байгаад хүүхдийн музейг харчаад
Ерөөсөө Монгол хүүхдүүдтэй зориулж хийх хэрэгтэй юм гээд. Тэгээ тэр үед би бас манай хоёр дахь охин төрсэн байсан. Дөнгөж намайг Америкт байхад манай охин төрсэн. Тэгээд бас охиндоо зориулаад энийг хийндэ гэж бодсон. Одоо бол манайх ингээд сая сарын өмнө 4 дахь хүүхэд минь төрсэн. Тэгээд мэдээж би бас хүүхдүүдтэй тэгээд Монголынхон бүх хүүхдүүдэд зориулж ингэж хийсэн байгаа. Тэгээд хүүхдүүдээс илүү бас аав ээж эмээ өвөө бас энэ ирж тоглох бас гоё юмнууд нь байдаг. Хамтдаа тэмцээн уралдаанд оролцдог. Аха та яагаад ийм гоё музей барьсан? Олон хүүхдүүдийг л баярлуулах гэж барьсан. Тэгээд манай музей өөрөө бас өөрөө юутай? Урайтай. Манай музей маань ямар урайтай юм гэхээр эцэг эхчүүдэд бахархал, хүүхдүүдэд тэмүүлэл, гэр бүлд хайрыг бэлэглэнэ гэдэг ийм урайтай байгаа. Нэгсэндээ та нарыг энэ музей дээр ингэж гоё юм сураад, тоглонгоо юм сурж байгааг чинь хараад ээж аав чинь, эмээ өвөө чинь баярлна гэсэн үг. Дээрээс нь та нар өөрсдөө одоос ингээд цаасаараа пуужи хийгээд энийг хөөргөнө гэдэг чинь ингээд өөртөө ихтгэлтэй болоод илүү гоё хүсэл тэмүүлэлтэй болж байгаа гэсэн үг. Тэгээд энэ болгон маань мэдээж гэр бүл хамтдаа байгаад аж аргалтай байна гэдэг нь бол гэр бүл бид нар аж аргалыг бэлэглэж байгаа ийм л орчин байж байгаа тий. Гоё асуулт байна. Баярлалаа. Авьяасаа зүйл хүүхэд байна энэ чи. Дуулах ч юм уу, шүлэг унших ч юм уу? Цэлмүнэ. За чи салгаа юу? За цэлмүнэ. Чи шалгаа биш шүү дээ. Үгүй шүү дээ. Минь. Хүүхэд бидний сэтгэл шиг хөх яргуу яарсаа ирлээ хүслийн цэнхэр шувуу шиг хөх яргуу яарсаар ирлээ. Америкийн Scout Master Troy Thorne гэж хүний автортай. Тэгээд Английн Fox Chapel Publishing гэж компани ном ингээд ном пайнууд дээр би боё ингээд нэм хоёр цоврал номыг бид нар 2000 одоо яг энэ ковид үед бидний бас хийсэн хамгийн том ажил бол ингээд хоёр ном гаргаад дөнгөж өнөөдөр би ингээд хэвлэлтээс аваад анхныхаа дугаарыг аваад ичэн энэ болохоор дүүдэн машиныг өөрөө бүтээх заавар байж байгаа. Тэгээд бүх зүйлүүдийг ингээд 7 алхамтаар ингээд хийцэн ингээд маш гоё ингээд ном байгаа. За энэ хоёр дахь ном нь болонгууд дүүдэн машины хурдны нууцууд тэгээд одоо яаж хурдан болох вэ гэх түрүүний миний ярьсан нөгөө потенциалын нэрэг, кинетикийн нэрэг, машиныхаа нөгөө нэг жинг одоо яаж балансыг тохируулах вэ гэх тэ дүүдэн машинаар дамжуулаад бид нэр техникийн боловсрол олгох, гарын эвдүүд сургах, бүтээл сэтгэлгээг одоо бий болгох ингээд А үсгийг нь заах ингээд ийм гоё номыг ингээд дөнгөж өнөөдөр ингээд авч байгаа тэгээд манай Nipco компанийн ингээд 100% дэмжлэгтэйгээр Nipco компанийн ингээд хөвлөж манайхаа ингэж хүлээлгэж явж байгаа. За ямар ч тач мөрөөдлөлийн нэвтрүүлэгт оролцохоор ирсэн зочин хүүхдүүдэд маань музейгээ танилцуулаад, тоглуулад, одоо дүүдүү машины араас гарсан олон бүтээгдэхүүнээрээ бас бэлэг болгоо гэсэн танд талархлаа. Тэгэхээр нэлээдгүй хүч хөдөлмөр орсон гэдэг нь одоо харагдаж байна л да. Ирсэн хүмүүс бас яатай. Ингээд ямар их сэтгэл шингэсэн бэ гэдэг энэний цаана ямар хөдөлмөр байгаа вэ гэдгийг хүртэл ингэж бүр ингээд мэдэртэй. Тэгээд энэ чинь яг үндэ худалдаад аваад тавьчихсан юм бол бараг байхгүй за ганц нэг телевизэн дэлгэцсэн юм уу камер гэрэлтнийг л одоо тооцох юм бол ерөөсөн бусад бүх юм бол 100% бид нар өөрсдийн гараараа бүтээсэн. Монгол залуучуудад бас захиалга өгж зураг төслөө санаагаа өгöd тэд нар бас илүү бүтээж манад одоо хүлээлгэж өгдөг. Нэлээдгүй бас хөрөн мөнгө шаардсан таны хэлснээр бол өстой сэтгэлээ шингээж гарсан л одоо оюун ухааны музей, за шинжлэх ухааны музей гэхэд тий үнэхээр одоо бахархмаар ажлыг одоо та хийсэн байна л да. Яг музейхээр эхэндээ хүмүүс их гайхдаг байсан. Үн чинь музей биш шүү дээ. Зүгээр тоглоомын газар байж таа ч гэдэг юм. Эсвэл зарим хүмүүс нь үн чинь тоглоомын газар биш одоо илүү нөгөө танин мэдхүү байж таа ч гэдэг юм уу тий. Яг музейхээр нөгөө монголчуудын нөгөө нийтлэг нөгөө ойлголт байгаа шүү дээ. Бүх юм нь шилэн оргоны цаана одоо хаалтны цаана байдаг. Гар хурж болохгүй, чимээгүй байгаараа гүүж болохгүй шүү гээл тий. Шивэн жарээр ч гэдэг юм. Хүүхдийн музей бол ерөөсөө дэлхийн нийтэд эсрэгээрээ ер нь дэлхийн хүүхдийн музейн холбоо гэж байдаг. Бид нар бас энэний гишүүнээр нь ингээд бас хэлсэн явж байгаа. Дэлхийн хүүхдийн музейн холбооны одоо өрөө нь болохоор hands on буюу ямар нэг юм байгаа бол заавал гар хүрэх ёстой. Энийг юм байгаа бол заавал тэр гар хурж барих ёстой гэдэг. Тэргээр энэ бусад музейнүүдийн угаасаа онцлог. Тэр бид нар цаг энэ музейг анханасаа л байгуулахдаа нэгдүгээр хүүхд болгон хурж хүртэх ёстой. Тэгээд түрүүний таны хэлдэг шиг аюулгүй байх ёстой, эрүүл байх ёстой. За тэгээд бас бид нар нөгөө Аристотелийн хэлсэн нөгөө шинжлэх ухаан гайхширхаас эхэлнэ гэдэг шиг бид нар хүүхдүүд аль хэсгээр нь илүү гайхшруулах бай тэ гайхшруулах юмыг л ихийг бол одоо ингэж зорж энэхүү одоо хоёр музейг амбал бүтээн байгуулсан байна. Мэдээж эхлэл хэсэг дээр хөрөнгө оруулалт бол их чухал байсан баг. Яг энэ магадгүй бас гоё түүх бидний хувьд ялангуяа миний хувьд бол бид нар E-Mart-ийн анхны музей маань 709 м2 талбай E-Mart-ийн хамгийн том талбай дээр бүтээн байгуулалтаа ингээ хийгдээд ингээ явж байхдаа бидэрт мэдээж санхүүжилт хэрэгтэй.
Тэгээд ер нь Монголд байгаа арилжааны бүх банкудаар орсон. Нэг ч банк нь манай музейн төслийг бизнес гэж одоо хүлээж аваагүй. Сүүлдээ бид нар сүүлийн шатанда яасан гэхээр найз нөхдүүдтэй хандсан. Нэлээд олон бас байгууллагууд бас бидрийг дэмжсэн одоо барилгын компанитай найзууд хүртэл энэ байшин гэж бид нар бариад өгчээгтэй яг нэг хийцэл нь болохоор гипсийн хийцэлтэй байх шүү ч гэдэг юм уу те. Ямар ч сан бид нар ингээд музейг нээгээд эхэлсэн. Музей нээгдээд бүр ингээд бүтэн цаг 2 цаг манад одоо музейн гадналд хүмүүс очрлсон. Бид нар нэг сарын дотор гэтэл 8000 9000 хүнд одоо ингэж үйлчлэгээ үзүүлж ингэж яажсэн. Тэгээд үнэхээр бидний энэ бол гоё бизнес юм байна. Нэг талаар бизнес. Гэтэ бид нар бол бизнес гэж харахаас илүүтэй би 10 жил одоо олон жилийнхэн мөрөөдлөө биелүүлсэн тэр зүйл маань гайхалтай байсан. За ингээд музей нэгдээд царын дараагаас маш олон газруудаас маш олон одоо Монголын нэртэй нэг том моолуудаас манай дээр салбараа нэгээч гээд нөгөө тоодгүй байсан бакууд ч одоо тоож эхлээд урай дахин урай тий манайх одоо хамгийн болцоотой бизнесийн зээлээ танаа дараагийн салбар дээр ч өгөөч гэдэг юм те. Ингээ явсан. Тэгээд манайх хэд хэдэн банкнаас ингээд ярилцж байгаад хамгийн боломжийг саналгдсан хаан банкнаас одоо бизнесийн зээл анхудаага авч одоо яг энэ салбараа бид нар ингээд зээлийн санхүүжилт дээр хийсэн. Гэхдээ яг өнөөдөр бид нар нэгдүгээр салбар анхныхаа салбарыг одоо татан буулгаж байгаа. Ягаад гэвэл бас 20 оны 1 сарын 27-нд анхны нэг карантин тогтоогдоод тэрнээс хойш ингээд музейн үнцэндээ ингээд ажиллаагүй жил гарan болчихж байгаа учраас түрээслүүлж байгаа айл маань за дээрэс нь ингээд бас олон ажлын байрууд ингээд тоосон байгаад байгаа хэсэг учраас бид нар ямар ч нэг салбараа татан буулгаад музейн одоо ингээд бүрэн буулгаад ингэчихэж байгаа. Тэгээд бид нар яг энэ талбайд чинь бас нэг учир дутагдaltaй юм жижиг орон зайд олон зүйлийг багтаацсан учраас уул нь ингээд одоо бид нар воркшоп гэх төрлийн хүүхдүүд бууж ийсэн хэсэг дээр юмнууд хийлгээд байгаа. Уул нь бол чинь ингээд тусдаа өрөөн дээр тоног төхөөрөмж дээр ингээд байх хэрэгтэй. Тэгээд айлхаар ингээд олон кабинетуудтай тэр юм руугаа жинхэнэ олон улсын хүүхдийн музей, олон улсын шинжлэх ухааны музей, олон улсын сансрын музей яг тэр стандартад очсон тийм нэхэн бүтээн байгуулалтыг хийнэ гэдэг ийм бас одоо ингээд зорилго мөрөөдөлтөй болцол явж байна. Хамгийн их таалагдсан хэсэг яг тэр нөгөө эцэгтэйгээ гараараа бүтээл хийдэг хэсэг байна л да. Тэгэхээр тэр хэсэг дээр бас нэлээд одоо эцэг эхчүүд хүүхдүүдтэй илүү ойр дотн ажиллах хүүхдүүдтэй одоо нөгөө машин хийх гээл ингээл хамтарсан бүтээл гаргах боломжтой юм байна шүү дээ тийм. Яг хамгийн чухал хэсэг нь тэр хэсэг байна. Ер нь миний нэг бас давуу юм нь их чухал одоо юм болохоор би нөгөө нэг ямар нэгэн газар очивол заавал нэг юм олж ирнэ гэдэг зорилгоо өртлөөд явсан нохоо яцуун гэдэг шиг тэгдэг. Тэгээд би Японоос бас 2 юмтай ирсэн. Нэг нь болохоор сансрын нисгэгчийн шалгалтад одоо хүртэл ингээд манай дүүдүү музей дээр хүүхдүүд сансрын нисгэгчийн шалгалт өгдөг хамгийн анхны. Хоёр дахь нь болохоор water rocket буюу усан пуужин. Энэ болохоор ингээд зүгээр ундааны савыг ашиглаад зориулт ийм хөөргөч байдаг. За энэ хөөргөчийг бид нар анх бол гараараа хийж исэн. Нэгсэндээ ингээд 100 г ус игээд даралт үүсгээд энэ маань ингээд дотроо устай. Тэгээд маш хатуу даралт хит болчихж байгаа даралттай болчих. Эндээс нь ноцоостж жагаад энийгээ дарангууд энийгээ төгжөө мострангууд энэ маань ерөөс ингээд бүр ингээд 50 60 бүр 100 м хүртэл ингээд бүр заримдаа бүр харагдахгүй болтол ингээд хол явдаг. Одоо хамгийн автхан бүтээл. За энэ нэг юу байгаа? Дүү бот гэдэг одоо яг нэрлэгдсэн байж байгаа. Гэтэ нэр үл эцсийн байдлаар гараагүй. Яг нөө музей дээрээс миний нөө ингээд дээр өрөөнд байгаа юм жижиг одоо хогнууд дундаас энэ хөр ингээд мэдлэлсэн байхгүй юу? Өглөөний 7 цагт миний ажил эхэлнэ, кофе шопоос эхэлнэ, ихний уулзалт эхэлнэ, 9 цаг гэд би 2 дахь уулзалт, 11 цаг гэд би 4 дахь уулзалтан дээр байсан учраас тэр уулзалт болгон дээр би ингээд энийг нөгөө уцаараа нэг зургнуудыг аваад өдөр нөгөө цайныхан цагаар ингээд ийм нэг нөхөртэй болчлоо, би тэр ингэж гэд өөрийнх нь нөгөө мэдрэмж сэтгэл нөгөө нэг хэр завгүй байгаа эсвэл юу одоо ингэж төлөвлөж ямар хүмүүстэй би ажил хэрэг уулзалт хийж байгаа гэдгээ энэгээр төлөөлүүлээд ингээд хийсэн чинь надад ингээд оройн ингээд маш гоё мэдрэмж төрсэн байхгүй юу. Заавал би мөнгөлөг гэж хүн биш те. Дүү бот гэж хүн миний өмнөөс ингээд яриад хүмүүс таниулаад. Тэгсэн чинь маш олон хүмүүс нэг сонирхоод наадах ч гэсэн яг гоё юм биш те. Өөргөө ингээд төлөөлүүлэх юм байна гэд. Тэгээ хүмүүс нөгөө чатаар холбогдоод энэс чи яач үгүй юмтай болмоор нэг юмтай болмоор байна гэд. Тэгээ хэд хэдэн хүмүүстэй уулзсан чинь энэ маань өөр ингээд маш гоё бас бүтээгдэхүүн дүүдүүгийн. Тэгээд давхар нөгөө гоё бизнес болох боломжтой. Тэгээд энэ ерхэд бид нар олон улсад гаргах бизнес гэж тэгж байгаа. Тэгээд энэний толгой дээр бол одоо ингээд нэг юм QR хийсэн байгаа. Уцаарыг нэг уушуулах юм бол энэ өөрийнх нь нэг Facebook групп руу орно. Явандаа бид нар толгой дээр нь чипс суулгаад ерхэд энэ маань өөр ингээд төлбөр тооцооны хэрэгсэл болоод за янз бүрийн нэг сошиаллын аппликейшнуудаар дамжигдаад хүн болгон ингээд өдөр тутмынхын нэг өдрийн тэмдэглэл юмнуудаа одоо бичих өөрийгөө төлөөлүүлэх ийм төр болж байгаа. Тэгээд түрүүний нэг хүүхдүүд өгсөн нэг бүтээлч харьцаг гэдэг тэр маань манай эхний загвар байгаа. Хамгийн эхний бүтээгдэхүүн. За хоёр дахь бүтээгдэхүүн болонгууд холограм гэдэг одоо яг бидний ард гарч байгаа. Одоо яг тэр төрсөн гарч шүү дээ. Энэ аврах холограмыг хүүхдүүд жижиг түрүүний
бор эко хайрцаг ашиглаад холограм хийчихэж байгаа. Тэгээ холограм дээр нь энэ ботын энэ видео танилцуулгана гэдэг намайг дүүдүү бот гэдэг танилцуул явуулчихж байгаа. Тэгээ 3 дахь бүтээгдэхүүн уг нь яг энийг хийх нөгөө одоо яг ийм өнгөтэй модон будаг нь жижигхэн аптек нь тэгээ жижигхэн гард дэрил нь бүх юмуд нь ингээд ороод ингээд хайрцагтаад нэг бүтээгдэхүүн болоод гарах юм. Төснөө ойлтыг хараад 3D-гээр хардаг. Тэгээ саний хайрцаг төрч жижигхэн холограм байгаа. Тэгээ тэрнээр гарах нөгөө видеоны нь багхгүй юу? Тэгээ нөгөө бүгжин дээрх нөгөө QR уншуулангууд энэ видео гараад ирнэ. Тэгэхээр хүүхдүүд утаснасаа ингээд холограмаа шууд ажиллуулчихсан. Би амьтанд хайртай бас найз нартайгаа хамтдаа тоглох дуртай. Би нөгөө анх нөгөө танилцуулга эхлэхэд энэ нэвтрүүлэг эхлэхэд хэлжсэн. Миний мэрэгсэн зүйл болохоор хүүхдийн туслан гэдэг. Тэгээ бид нэр Camp Mongolia гэж төслийг одоо ингээд цаасан дээр бэлэн болцсон. Инжлээс ингээд бүтээн байгуулалт нь эхлэх гэж байгаа. Энэ бол одоо жинхэнэ олон улсын туслангийн хэв шинж стандартыг агуулсан одоо хүүхдийн туслангийн төслийг хүүхдийн туслан гэхээс илүү бас гэр бүлийн туслан байгаа. Тэгээд энэ туслангийн төслийг бид нэр Төв аймгийн Батцүмбэр сумын нутагт эхлүүлж байгаа. Тэгээд туслан маань дотроо 5 жижиг туслантай Space Camp-тай Space Camp гэдэг нь Монгол улсын Баатар Гүргэгчаа Баатарын нэрмжт одоо сансрын туслан байхаар төлөвлөж байгаа. Тийм тэгээд дараагийнх нь болохоор нөө скаутын туслан Scout Camp тэгээ майхантай хүүхдүүд байрлал Намад Camp нь болохоор Монгол гэрт хүүхдүүд байрлал нэгэ тэ энэ мэтлэгээ дадал явдал тэгээд усан цэцэлт буюу аврах зам авин дээр ингэж ажиллах ийм бас нэг хөтөлбөрүүттэй ингээд нэг 5 туслангийн төслийг одоо ингэж эхлүүлэхээр явантай энэ жилийн ямарсан бид нар сансрын туслан бол скаутын туслангийнхаа үйл ажиллагааг эхлүүлнэ гэж төлөвлөд ажиллаж байгаа. Бас хүмүүнлэгийн ажил нэлээдгүй хийдэг байх тий. Ер нь маш бид нар музейн дасгалбаруудаа асрамж халамжийн төвүүд янз бүрийн хүүхдүүд те ер нь тэгэл одоо ингээл энэ тентгийн хандуу цуглуулж байгаа ингээл телевизээр гарч байгаа хүмүүс ч гэсэн ингээл одоо ингээл хамгийн сүүлийн бүхэл хүмүүст ингээл бид нар дандаа нөө дүүдүү мөсийгээсэ гэж ер нь заавал яатай өгдөг. Тэгээ сүүлийн жишээхэд нөө ичдээ орон 2 төсөл дээр одоо манай дүүдүүгийн баг 3 дахь мөсийн салбар шахуу ингээд тэнцээ ингээд бид нар ингээд бүтээн байгуулалт ямар ч үн төлбөргүйгээр хийж өгсөн. Тэгэхээр та түрүүн ярианда нэг хэлжсэн шүү дээ эцэг ихэд бахархал хүүхд тэмүүлэл гэр бүлд хайр түгээдгээ гэдэг. Тэгэхээр илүүтэйгээр бас нөгөө гэр бүлийн уур амьсгалыг энд их халуунаар бүрдүүлдэг юм болоо гэж харлаа. Бид нар ер нь дүүдүүгийн за энэ музей орчин байна уу эсвэл дүүдүүгээс явуулж байгаа нөгөө манайх нөгөө дараагийн сансрын хэсэг шиг бас сургалт явуулдаг. Биш нөгөө судын сургалтын өдрөө. Тэгээ тэр бүрийн Гүргэгчаа Баатарын гар үсгтэй гэрчлэгээ хүртэл авдаг. Хөрхөн хөтөлбөрүүд байгаа. За тэгээд цуслангийн хөтөлбөрүүд байна. За одоо энэ хийгээд байгаа бүтээгдэхүүнүүд байна. Энд дээр нөгөө нэг 3 хэгийн зарчим гэж манайх хойход дүүдүүгийнхэн томьёолсон 3 хэ гэдэг. Хөнгөн нэгдүгээр хөнгөн гэдэг. Хөнгөн гэдэг нь маш одоо ингээд хит ингээд бид нар академик ч гэдэг юм уу ингээд нөхцөлгөөгээ шинжилгээ ухаан ингээд том юм ярих биш. Тэгэхээр пүүж ингээд шинжилгээ ухаан гэвчтэй. Зүгээр л цаасаар буужигээл гიშгээл хөөрөгч чинь те. Хоёр дахь нь болохоор хөгжилтэй. Энийгээ хийгээд ингээд гэр бүлээрээ ингээд ярилцаад дурсамжаа сэргээгээд багд багт ингэдэг байсан шүү дээ те. Тэгээд ад жаргалтайгаар хийх энэ зүйл. За 3 дахь нь болохоор хүртээмжтэй гэдэг. Хүртээмжтэй гэдэг нь бидний бичлэгийг юм уу эсвэл манай ингээд жижигхэн сэтгүүлийг эсвэл энэ номны тасархаа ч юм уу пуужинг яаж хийх вэ гэдэг зааврыг хэн нэг хүүхэд магадгүй тэр хэрэглэгдэхүүн байхгүй ч гэсэн хараад тэрийг нөгөө ундааны саваар ингээд пуужин ичих юм байна шүү дээ. Суруулаар пуужин ичих юм байна шүү дээ. Тэрийг хараад хаа байсан одоо баян үлгээ байд юм уу аслагдсан аймаг дүүрэг сумдын нэг багш эсвэл нэг өсвөр насны хүү бага насны хүүхд тэрийг хараад орлуулад их энэ боломжийг нь бид нар нэлээд хангаж өгдөг. А нөгөө талаар энийг хийснээр хүүхдүүдийн нөгөө жижиг нөгөө нэг гарын булчин жижигхэн аптекийг барих өрмийг ингээд тэгшгэн цоолох те будахтаа ингээд яах эний амыг ингээд тэгшгэн гарах энийг хагалахгүйгээр ингээд өрөмтөх гэх те гарын эвд уур ухаан техникийн юмнуудад ингээд хүүхдүүд суралцж байгаа. За энэ бол ерөөсөө хязгааргүй үнц юм гэсэн үг. Тэгээ ер нь эцэгчүүдэд би хандаж хэлэхэд бол хүүхдээ илүү шинжлэх ухаанд дурлуул. Тэгээ шинжлэх ухаанд дурлах нөгөө хоёр том юмных нь нэг нь нөгөө сансар нөгөөх нь үлэг гөрүүлэх гэсэн шүү дээ. Мэдээж онгоц монгоцод маш олон зүйлсүүд байгаа л да. Дурлуул хэдий ч нэ шинжлэх ухаанч суур хүмүүжлэлтэй хөвгт байна. Төдий ч нэ нөгөө нэг мухар сүсэг гэдэг зүйлсээс хол байна гэсэн үг. Одоо түрүү нөгөө нэг бөмбөг агаар дээр тогтоод байсан шүү дээ. Хүүхдүүд ингээл гайхал байсан. Та нар ч гэсэн гайхширсан байх. Маш олон эцэгчүүд энэ ягаад ингэж байна гэд ич хэд юм уу гэдэг. Яг үндэ тэр маань өөрөө Бернаулын хууль буюу онгоцыг агаар дээр хөөрөгдөг тэр хуулийг л бид нэр бөмбөгөн дээр ингэж гаргаж ирж байгаа л зарчим байгаа. Тэр ингээд бөмбөг агаар төрж байгаа гайхширсан хөхөд арга ивэн олно, судална. Одоо бол ялангуяа интернет, YouTube хүссэн газараас судлангууд энэ чинь Бернаулын хууль юм байна шүү дээ. Онгоцны даалгавч чинь юм байдаг нь яг л энэ бөмбөгний одоо ингэж тас юу шиг нэг одоо нэг тас шиг юм байна шүү дээ гэдэг л зүйлийг ингээд ойлгоно л гэсэн үг.
болсон хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхэд одоо үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа тууштай ажиллаж байгаа байгууллага яалтчгүй танай хамт олон. Тэгэхээр танай хамт олонны цаашдаа ажил амьдралд одоо хамгийн сайн бүхний хүсээрээ өнөөдөр мөн зочин хөтлөгчөөр оролцсон хүүхдүүдэд маань бас боломж олгосон танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд нэг өдрийг бас гайхалтай өнгөрүүлсэндээ бас баяртай байна. Тэгээд миний гэхээсээ илүүтэй бидний бий болгосон монгол хүүхдүүдтэй одоо ирээдүйн хойч үедээ удаан хугацаанд ингэж хамт байх дүүдүү гэж энэ одоо бяцхан модон машинаар хэлсэн бидний түүхийг бас бусдад таниулах бас өөрсдийгөө ингэж ойлгуулах боломж олгосонд маш их баяртай байна. Тэгээд Монголынхаа нийт хүүхдүүд за мөн ээжүүдтэй ингээд бүх хүмүүстээ нийт монголчуудаа хүүхдийн эрхийн өдөр хүүхдийн баярын мэндийг бас та бүхэндээ хүргэж байна. Удахгүй бүгдээрээ эрүүлэнхээ уулзаж дүүд хүмүүстэй ингэж уулзах эрүүлэг төвшүүлье. За баярлалаа танд. За үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар Монголынхаа хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан мөн олон жилийнхаа уугуул сэтгэл зүйтэй зориулж байгаа дүүдүү модон машины санаачлагч мөнх тулхтай та бүхнийг уулзаллаа. Ингээд Монголынхаа бүх сайхан хүүхдүүдэд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргье.